Доктор 10 дугаар хорооллын салбар. Социалист нийгмийн Улаанбаатар хотыг хөгжүүлэх 3 дугаар төлөвлөгөөний маш сайн хэрэгжилтийн нэг бол өнөөгийн 10 дугаар хороолол юм. Социализмын үед төр засгаас Улаанбаатар хотыг орон сууцчлуулах бодлогыг гол чиглэл болгож байв. Тиймдээч зөвлөлт холбоот улсын тусламжаар байшин үйлдвэрлэх комбинат байгуулж, нийслэл хотод угсармал барилга барих бололцоог бий болгосон түүхтэй. Ингээд 10 болон 1-р хорооллыг 1970-аас 1980 оны хооронд бүтээн байгуулжээ. 10 дугаар хорооллыг барихаас өмнө тэр хавь торойх зүйлгүй эзэгүү газар байж, хойд хэсгийн бүхлээр нь Нарангийн энгэр гэж нэрлэдэг маш том хүртэй байлаа. Хүр гэдэг нь өндөр 75 м өндөрлөгөөс доош уруутсан хэсгийг хэлдэг бөгөөд тэр нүсэр хүрийг зарим газарт нь тэгшилж, зарим газарт ухаж, одооч гэсэн барилга байгууламж барьсаар байгаа. Сонирхуулахад социализмын үед хамтаараа бүтээх чиг шугам баримтлан хагас сайн өдөр хагас ажиллаж, үлдсэн цагаа нийгмийн сайн сайхны төлөө зориулдаг байлаа. Тэр утгаараа иргэд субботникоор шороо зөвдөг, хог цэвэрлдэг, мод тарж, хороолол хотхноо өөрсдөө барилцдаг байв. Ер нь 10 дугаар хорооллыг барих үеэс эхэлж хороолол төлөвлөх стандартыг бий болгосон гэхэд хэлсдэхгүй. Хороолол доторх дэлгүүр, үйлчилгээний газрууд, сургууль цэцэрлэг, спорт зал, ногоон байгууламж, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай гээд цогцоор нь шийдсэн социализмын хорооллууд цаанаа л сэлүүхэн зөв зохион байгуулалттай. Баянгол сонгон хайрхан дүүрэгт ажил гэрттэй нойрхон доктор 10 дугаар хороолол салбар эрхэм таныг урьж байна.